Сайн байна уу? Манай онлайн хичээлийг үзэн сонирхож байгаа танд амжилт хүсье. За, боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам, нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам, JICA старт туслалын хүрээнд мөн багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын онлайн сургалттай хамтран тэгшамруулан сургах боловсрол сэдэвт видео хичээлийг та бүхэн танилцуулахад таатай байна. Энэхүү хичээлийнхээ зорилт дотоод бүтцийг бол та бүхэндээ танилцуулъя. Миний нэр Жаргал, багшийн мэргэжил дэвшлүүлэх институтэд тэгшамруулан сургах боловсролын сургалт хариуцсан арга зүйчээр ажилладаг. За, тэгшамруулан сургах боловсрол сургалтын зорилго бүтцийг та бүхэндээ танилцуулъя. Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын үндсэн сургалтанд ирж байгаа сургалтын байгууллагын багш ажилтан, удирдах ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон суралцсан хоцрогдолтой тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг хүлээн авах шаардлагатай хэрэгцээтэй мэдээллийг бол та бүхэн энэ онлайн хичээлээс суралцах юм байгаа юм. За, хамрах хүрээ нь бол үндсэн сургалтанд ирж байгаа нийт багш сургалтыг дэмжих болон удирдах ажилтнууд бол энэ хичээлийг үзэж сонирхох боломжтой юм аа. За, манай онлайн хичээл 9 видео хичээлээс бүрдэнэ. За, нэгдүгээр агуулга нь болохтойгоо зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлах хууль эрх зүйн орчин ямар байдгийм бэ гэдэг талаар та бүхэн маань үзэж сонирхно. За, нэгдүгээр хичээл бол хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? За, хоёрдугаар хичээл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсролох талаар олон улсын конвенцэд хэрхэн тусгасан тэгшамруулан сурах боловсролын үзэл баримтлал гэж юу вэ гэдэг талаар та бүхэн үзэж танилцсан. За, дараа нь бол Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролд хамрагдахад ямар хууль эрх зүйн орчин байгаа юм, хамтарч ажиллах байгууллагууд ямар байгууллагууд байгаа юм бэ гэдэгтээ та бүхэн танилцах болно. За, сургалтын агуулга 2. Тэгшамруулан сургах сургууль нь ямар орчныг бүрдүүлсэн байх юм, ямар бэлтгэлийг хангасан байх юм, хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдэд хэрхэн боловсролын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хичээлүүдийг та бүхэн үзэж сонирхно. За, нэгдүгээрт нь бол сургууль дээр дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэхэд ямар сайн туршлага бий болж байгаа вэ талаар Өвсгөл аймгийн жишээтэй та бүхэн танилцсан. За, хоёрдугаарт нь болохоор ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хүүхэд бүрийн хөгжлийн онцлог тохируулан хэрхэн төлөвлөх юм, хэрхэн сайжруулах юм, хэрхэн хэрэгжүүлэх юм, тэнд ямар арга зүй аргачлалыг бичиж тэмдэглэх хүүхдэд зориулж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг бий болох вэ талаар та бүхэн үзэж танилцсан. За, гуравдугаарт нь хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг сургууль ангид тэгшамруулан сургахад ямар бэлтгэлийг хангасан байх юм, ямар тохируулгуудыг бүрдүүлэх ёстой вэ гэдэг талаар та бүхэн маань үзэж сонирхно. За, хэдүүлээ 3 дахь сургалтын агуулгатайгаа танилцъя. 3 дахь сургалтын агуулга нь ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлийн онцлог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоорондын тэр өвөрмөц ялгааны талаар бид үзэж танилцсан. За, нэгдүгээр хичээл бол хөгжлийн бэрхшээл, түүний төрөл, за тэр дотроо хүүхдийн ерөнхий хөгжлийн онцлог, даавны бэрхшээл, тархины саажилт, оюуханы бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар онцлог ялгаа байдгийг тэдэртээ хэрхэн ажиллах талаар та бүхэн маань манай сурагч багшаас үзэж танилцсан. За, хоёрдугаар хичээл маань болохоор харааны бэрхшээлтэй хүүхэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, тэдгээртэй ажиллах арга зүй, аргачлалын талаар манай сурагч багшаас та бүхэнд хичээл бэлтгэн танилцуулнаа. За, дараагийн хичээл нь болохоор анхаарал дутмагших, хит хөдөлгөөн төх, суралцсан сурлагаар хоцрогдох зэрэг суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, тэдгээр хоорондын ялгаа ямар байдгийг, эдгээр хүүхэдтэй хэрхэн ажиллаж сурч боловсрох үйл ажиллагааг нь дэмжих талаар та бүхэн мөн сурагч багшийн хичээлээс үзэж танилцсан. За, ингээд хичээл болгоны дараагаар, агуулга болгоны дараагаар, видео хичээлээ үзсний дараагаар бид нар өөрсдийгөө шалгах богино хэмжээний шалгах тестийг бол заавал хийн. За, шалгах тесттэй олон сонголттой хариулт бүхий юм шалгах тест вэ. Тэндээс өөрсдийнхөө үзэж танилцсан хичээлээ эргэн санаад зөвийг сонгох хэлбэрээр тесттэйгээ ажиллаарай. Та тестэн дээрээ хангалттай үнэлгээ авахгүй бол дахин хичээлээ үзээд дахин сайжруулан засаарай.